Эдийн засгийн тойм нэвтрүүлэг маань шинэхэн дугаартай олон нийтийн анхаарлыг татсан нэгэн сэдвийг хөндөж байгаа юм. Тэгэхээр орон сууцны 5% зээлийн санхүүжилтийн журмууд батлагдсан байгаа энэ үед чухам их усрыг хэрхэн яаж санхүүжүүлэх вэ? Энэ хөтөлбөр хэр удаан оршин тогтнох вэ гэдэг дээр анхаарал татсан асуудлуудыг бид багцлан үзэж та бүхэнд тайлбарлан өргөх юм а. Ингээд нэвтрүүлгийн шинэ дугаартайгаа хамт байгаарай. 5% зээлийн хөтөлбөр хэр удаан үргэлжлэх вэ гэдэг нь санхүүжүүлэх их үүсвэр нь ямар болох, үүсэн бий болох механизм нь эдийн засагт ямар өгөөжтэй вэ? Хэр зэрэг бат бөх суйртай байх вэ гэдгээс шууд хамаарах юм а. Өмнө нь 8% зээлийг Монгол банкнаас арилжааны банкудад санхүүжилт олгох замаар хэрэгжүүлсэн бол харин энэ удаад ирээдүйн тэтгэврийн нөөц сан байгуулах юм а. Энэхүү сан нь манаас санхүүгийн тогтолцоонд өмнө нь байгаагүй ч ихээхэн өгүүлэгдэж ирсэн тогтолцоо юм. За хуримтлалын болон хөрөнгө оруулалтын мөн чанарын аль алийг нь агуулдаг санхүүгийн бие даасан институцийг байгуулж байгаа нь анхаарал татж байгаа асуудал юм а. Одооний шинэ тогтолцоо нь болохоор хэд хэдэн давуу талтай байгаа. Нэгдүгээр нь бол хөтөлбөрийг анх эхлүүлж исэн шиг энэ бүх хөтөлбөрийн хөрөнгө зохицуулалт механизм бол засгийн газар шилжиж байгаа. Тэгэхээр бол энэ нийт мөнгөний бодлогынхаа хувьд эдийн засгийн макро бодлогынхаа хувьд ач холбогдолтой. Хоёрдугаар нь засгийн газарт очих тэр дундаа нийгмийн даатгалын сан дээр очиж байгаа. Тэгэхээр та бүхэн мэдж байгаа нийгмийн даатгалын сан шинжлэх бол маш олон шаардлага байгаа тийм. Тэгэхээр тэдгээр шаардлагыг одоо хэрэгжүүлэхийн тулд авч хэрэгжүүлэх нэг чухал арга хэмжээ бол тэр бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай шилжилтийн санхүүгийн одоо их үүсвэр шаардлагатай байгаа. Өөрөөр хэлбэл манайх бол бүрэн хуримтлалын тогтолцоонд 2030 оноос шилжихэд бол наан нь бол бусад улс орнуудын жишгээр бол нөөц сан гэж бол байгуулдаг байгаа. Одоо өндөр хөгжилтэй орнуудад хэд хэдэн арга механизмаар одоо энэ шилжилтүүдийг хийж байна л да. Тэдгээрийн нэг нь бол нөөц сан байгуулах гэдэг нэг арга баг. Гадны маш олон оронд тэтгэврийн сан гэдэг бол иргэд цалингаасаа нийлүүлсэн цуглуулсан хуримтлалаа хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулаад тэр хүрээ дамжуулаад мөнгө өсгөждөг ийм жишээ байдаг л да. Манайх эдгээр хөрөнгө оруулалтын сангийн хууль батлагдсан ч гэсэн бас яг тийм дөрвтэй мөнгө өсгөх сангууд бий болохгүй байгаа. Энэ таны хэлээд байгаа тэтгэврийн ирээдүйн тэтгэврийн нөөц сан гэдэг байгаа энэ сан маань явандаа тийм сангийн их үүсвэр болж чадах уу? Их суурин тавигдлаа гэж үзэж болох уу? Тэгж хэлж болно. Өөрөөр хэлбэл аль ч улс оронд нийгмийн даатгалын одоо тэтгэврийн сан нь бол институционал хөрөнгө оруулагч бид. Энэ институционал хөрөнгө оруулагч бид тэр санхүүгийн зах зээл нь бол хөгждөг. Манайд бол хараахан тэр боломж нь бол өнгөрсөн хугацаанд бүрдсэнгүй. Яг гэвэл одоогийн тогтолцоо нь бол хуримтлуулсан мөнгөөрөө тэтгэврт авсан иргэдийн мөнгийг яваад тавьж өгдөг байгаа тийм. Тэгэхээр одоо 13 онд гэхэд жишээ нь 10 хүн тутмын 4 нь бол тэтгэвэр авдаг. 30 он гэхэд бол 7 хүн тутмын тэтгэвэр авдаг. Гэх мэтлээ энэ тоо бол цаашдаа өсгөхөөр. Энэ нөхцөлд бол энэ тэтгэвэр сан өөрөө мөнгө хуримтлуулах тэрнгээрээ хөрөнгө оруулах боломж байхгүй. Таны яриад байгаа механизмыг үзэгчдэд илүү дэлгэрэнгүй болохоор хоёлаа самар дээр зур тайлбарлаж болох уу? За. Тэгэхээр түрүүн хэлсэнчлэн нийгмийн даатгалын сангийн шинжилгээг хийхэд тулд нийгмийн даатгалын санд бол нөөц сангууд бол хэрэгтэй байгаа. Тэгэхээр бол цаашдаа яаж ирэхээр нийгмийн даатгалын сан өөрөө ирээдүйн тэр тэтгэвэр авагчдын мөнгийг тавьж олгоход хөрөлцөхгүй, мөнгө нь хөрөлцөхгүй ч юм уу тэр тохиолдолд нөөц сангаа бол ашиглах боломжтой. Тэгэхээр нөөц сангууд нь бол хэд хэдэн нөөц сан байж болно. Одоо өнөөгийн авсан бодлого нь болохоор эхлээд нөөц саныг болохоор энэ ипотекийн сангаар бол зээлийн сангаар бол нөөц сангийн эхний нөөц сангаа байгуулчих гэсэн юм. Тэгэхээр энэ нөөц сангийг яаж мөнгөжүүлж ийн гэхээр Монгол банкнаас бол одоо өнгөрсөн 3 жилийн хугацаанд бий болсон тэр хөрөнгө байгаа. Өөрөөр хэлбэл иргэдэд олгогдсон тэр зээлийн авлага байгаа. Тэрийг баталгаажуулах арга зүйн үндэсээс аваа. Хэдийн хэмжээний? Нийтдээ бол 3.1 их 80 байгаа. Үүнээс бол 650 болохоор одоо ингээд иргэдэд олгогдсон арай хараахан үндэсээс ч болоогүй тэр зээлийн авлага байгаа. Үлдсэн нь болохоор аль хэдийн зээл нь гараад тэр үндэсээс чулсан одоо авлага. Өнөөдрийн байдлаар бол 1.8, оны эцэст бол 2.6 орчим болохоор байгаа. Энэ дээр дахиад нэг зүйл тодруулъя. Олон хүмүүс тэтгэврийн нөөц сан гэхээр одоо би ажил хийж байгаа цалингаасаа төлж байгаа мөнгө нь ипотекийн зээл болго гарах нэ гэж ойлгоод байгаа. Энэ бол ташаа ойлголт тийм үү? Цоо шинээр хоосон байгаа
санг шинээр байгуулад тэрийг мөнгөжүүлэх гэж нэр. Одоохондоо 2030 он хүртэл энэ хоёрын хоорондын уялдаа бол байхгүй байгаа. 2030 оноос тэр шинжилгээний бодлого хэрэгжихээр энэ нөөц замаар нийгмийн даатгалын сандаа шилжих. Тэгээ энэ саяны шилжүүлсэн 3.1 их 80 гэдэг бол одоогийн тэтгэр шинтгэл төлж байгаа тэтгэр авагч бүх хүмүүстэй бол ямар ч холбоогүй энэ өөрөөгөө санхүүжүүлдэг тогтвортой механизм. Нэгдүгээрт бол банкнд бол санхүүжилтийн зээлийн санхүүжилт болгоно. Тэгээд дараа нь бол гарч ирсэн үндсаас нь худалдаж авна. Тэгээ эргээгээд буцаагаа зээл болгоно гэдэг энэ нэг механизм нь бол явдгаар явна. Энэ дээр нэг шинэ юм гарч ирсэн бол мэдээж ингээд хөрөнгө оруулалт хийгээд энэ ч бол хөрөнгө оруулалт гэсэн үг зээл олгоод буцааж авчих. Энэ хөрөнгө оруулалтын дунд бол өгөөж олж байгаа. Ягаад гэвэл нөө засгийн газар тэр гарч ирсэн ипотекийн зээлээр баталгаажсан бондыг авч байгаа учраас тэр нь бол өгөөчтэй. Тэр өгөөжийг нь бол сая хуульд бол шинээр орчихсон ба. Үндсэн дүн нь бол ингээд механизмаараа ингээд явгаа. Одоо орж исэн мөнгөний буцаага зээлд гаргаж. Харин энэ өгөөч нь болохоор тодорхой хугацаанд 2030 он хүртэл тэр нийгмийн бодлоготой чиглүүлэлт. Энэ бол одоо шинэ өрхийн тоо. Энэ дээр бол ингээд орлогын хэмжээ жишээ нь бол ингээд 2 сая төгрөгнөөс дээш орлоготой өрх. Энд одоо шинэ сая төгрөгийн орлоготой өрх гэдэг. Тэгэхээр манай хүн амын ихэнх нь бол ингээд бага орлоготой байгаа тийм өндөр орлого. Гэтэл ипотекийн зээл маань өөрөө яаж явагдаж юм хэрэг ихэнх нь өндөр орлоготой хэсэг нь бол ингээд зээл аваад бол хандсан байгаа. Одоо биднээс шаардлагаж тулгарч байгаа асуудал нь бол энэ хамар хүрээг нь буюу бага орлоготой иргэд рүүгээ энэ хөтөлбөрөөр шийдвэрлэх. Тэгэхээр энэ зорилгыг хангахын тулд энэ сангийнхэн тэр орлогыг нь болохоор зорилтод бүлэгтээ чиглүүлээд дэмжлэг үзүүлэе гэсэн тийм бодлого байна. За яг энэ тохиолдолд зүгээр бондоо ингэж оруулна гэдэг мөнгө хэвлэхтэй ялгаатай юу, адилхан асуудал уу? Ойны ялгаатай. Өөрөөр хэлбэл Монгол банкнаас мөнгө гаргаж ийн гэдэг чинь мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж байна гэсэн үг тийм. Хэрвээ энэ Монгол банкнаас энэ хөтөлбөрөөсөө гараад бүх юмыг засгийн газар шилжүүлэх юм бол нэгэнт эдийн засгтэр бий болсон мөнгө буцааж орж ирээд буцааж гарч ийн гэдэг утгаараа бол нэмэгдэл нийлүүлэлт бол гарахгүй л гэсэн. Эргэлтээр сайжруулж гэнэ гэж ойлгож болох уу? Тийм, нийт мөнгөний нийлүүлэлтийг бол нэмэгдүүлэхгүй. Гэхдээ тэр одоо мөнгөний урсгал эргэлтийг сайжруулж гэнэ гэсэн. Тэгэхээр нэг улсын төсвийн хувьд ч гэсэндээ одоо төсөв бол ингээд төсөд үзүүлэх дарамт бол одоо ирэх 2030 он, 80 он гэхэд маш өндөр хурцтай нэмэгдэхээр байгаа тийм. Тэтгэвэр авагчдын тоо нэмэгдэж гин, суур нь багасж гин, тэтгэврийн шимтгэл төлдөг. Энэ тохиолдолд төсөв дарамт учирч байгаа. Гэтэл бол энэ арга хэмжээг хэрэгжүүлснээр бол нэгдүгээр төсвийн тэр ачааллыг бол бас бууруулж байгаа гэсэн. Яагаад заавал тэтгэврийн сан гэж? Энэ дээр хоёр шалтгаан байна. Нэгдүгээр бол нийгмийн даатгалын одоогийн тогтолцоог шинжлэх шаардлага бол байгаа тийм. Түрүүн хэлжсэн хэд хэдэн шаардлагууд байгаа. Энийг хийхин тулд хөрөнгө хэрэгтэй. Өнөөгийн нөхцөл байдал дээр бол засгийн газар манай улс орнд тийм санхүүгийн бололцоо байхгүй. Тэр мөнгийг мөнгөжүүлэх, хөрөнгийг бий болгох. Тэгэхээр бол энийг шилжүүлснээр бол тэр боломжийг бол нэгдүгээр тэтгэврийн шинжилгээг хийх боломжийг бүрдэж. Хоёрдугаар бол анханасаа энэ анх хөтөлбөрийг хийхдээ Монгол банкнаас ер нь бол ингээд үн докторжуулах гэдэг олон янзын хөтөлбөр хийсэн тийм. Тэр бүх хөтөлбөр бол анханасаа ямар тохиролцоотой байсан гэхээр Монгол банк анх оролцсон хөтөлбөрийг эхлүүлнэ, тогтвортой ажиллах тэр механизм бүх юмыг хангана. Үүний дараа бол засгийн газар шилжинэ. Тэр хооронд засгийн газар өргөжлүүлээд тэрийг зах зээлийн механизм шилжүүл аваад явах. Яг энэ зорилтынхаа нэг нь болохоор энэ явандаа энэ бол ипотекийн зээлийн санхүүжилтийг бол засгийн газар шилжүүлнэ гэдэг тэр ажлыг бол хийгдэж. Гуравдугаарт бол нийгмийн даатгалын санаа өөрөө түрүүн хэлжсэн институционал хөрөнгө оруулалт. Энэ институционал хөрөнгө оруулалт байхгүйгээр дотоодын санхүүгийн зах зээл, засгийн газрын бонд, хувийн одоо бол ганцхан банк гэдэг нийлхүүлтэй байгаа тийм. Тэгэхээр бол энэ нийгмийн даатгалын сан мөнгөжүүлснээр цаашдаа дотоодын энэ хуримтлал, дотоодын хөрөнгө оруулалт энэ бүх юм хөгжих тийм бас нэг суур хүчин зүйл болж байгаа. Эдийн засгийн талаас нь аваад үзэхээр нэг талаасаа энэ тэтгэврийн сангаар дамжуулаад орон сууцны зээлийг санхүүжүүлээд байгаа харагдаж байна л да. Нөгөө талаас нь аваад үзэхээр ер нь монголчууд бид цалингаасаа илүү орлоготой болох тэр хөрөнгө оруулалт руу хуримтлуулсан мөнгөө хийдэг. Одоо бол банкнаас өр тогтолцоо байхгүй байгаа. Энэ ийм хөрөнгө оруулалтын сангийн тогтолцоог бүрдүүлээд байгаа харагдаж байна. Та энэ дээр ирээдүйг нь хараад ямар тайлбар их вэ? Яг нь ер нь ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль гэдэг энэ хууль маань өөрөө бас нэр томьёос эхлээд энэ цэвэр одоо тэтгэврийн одоо ирээдүйд бий болох эрсдлийг арилгах зорилготой сан. За хоёрдугаар тэгвэл өнөөдөр Монголд яг хөрөнгө оруулалтын одоо бие даасан сан урт хугацааны доктортой хөрөнгө оруулалтын их үүсрэг бий болгодог сан бол одоогоор байхгүй байна. Тэгэхээр энэ бусад улс орны жишээн дээр аваад үзэх юм бол хөрөнгө оруулалтын одоо удаан хугацаанд доктортой хөрөнгө оруулалтын их үүсрэг бий болгодог сан бол одоо тэтгэврийн даатгалын сан байгаа. Аль ч улс орн дээр энэ бол байдаг. Тэгэхээр энэ бол өнөөдөр Монголд бол одоо
энэ сан бий болох одоо суур тавьж байгаа гэж ойлгож болно. Нэгүрэл өнөөдөр одоо хамгийн үр дүнтэй сүүлийн одоо 3 жилийн орчим хугацаанд хэрэгжсэн хамгийн үр дүнтэй хөтөлбөр бол энэ ипотекийн зээлийн хөтөлбөр байсан. Одоо энэ зээлийн хөтөлбөр маань хэрэгжээд ингээд тэгээд их хурлын тогтоох шийдвэрээр одоо хөтөлбөрийг засгийн газар шилжүүлэхээр одоо Монгол банк руу чиглэл өгсөн. Тэгээ энэ дээр засгийн газар ярилцж байгаад ер нь бол одоо энэ урт хугацааны тийм ээ доктортой хөрөнгө оруулалтын сан бий болгох нэгдүгээр, хоёрдугаар өнөөдөр нийгэм даатгалын тэтгэврийн нотлын сан дээр одоо эргэж төлөгдөх нөхцөлтөө нэгэнт одоо үүсчээд байгаа өөр авлага байгаа шүү дээ. 10 гаруй их найд дөрөвний энэ одоо төлбөрийн эхний хэсгийг одоо гүйцэтгэе. Ер нь даатгуулагчдын хувьд бас одоо ирээдүйд тэтгэвэр авах суур одоо тийм ээ энэ одоо сангийн одоо суурийг бий болгоё гэдэг хагас хоригдлын тогтолцоороо шилжих одоо эхний алхмыг хийгээд ийм одоо зорилтоор энэ одоо ажлыг бол хийсэн. Тэгээд энэ асуудлын хүрээнд бол өнөөдөр Монгол банкн дээр одоо нэгэнт бий болчиход байгаа 3 орчим их найд дөрвийн одоо үн цасаар баталгаажсан хөрөнгийг балансаас баланс шилжүүлэх одоо процесс бол сая өгдөө дууслаа. Та түрүү хэллээ л дээ 10 гаруй их найд төгрөгийн өр авлага байгаа гэд. За энэ маань одоо 3 их найдаар эхэлж байгаа энэ сан маань хизээ тэр 10 гаруй их найдыг нөхөж яг энэ хоримтлаа үр дүрээ бий болгох уу? Тэгэхээр хугацааны хувьд өнөөдөр бид бол нэг 2030 хүртэл одоо энэ эрдэнэ тэтгэврийн нөөц санд бол ямар нэгэн байдлаар гарахгүй. Энэ бол зөвхөн одоо үр ашигтай төсөл хөтөлбөрүүд хөрөнгө оруулалт хийх ийм одоо зорилготой сан. Нэгдүгээр, хоёрдугаар тэгвэл ер нь бидний тооцож байгаа бол яг ямар ч гэсэн зүгээр хамгийн багаар эргэн төлөгдөх одоо төлбөр хүүгийн хэмжээ тэгээд бас одоо үр ашигтай төсөл хөтөлбөрт оруулаад явлаа гэж бодоход бид бол 8-аас 9 сая 9 их найд орчим төгрөгийн хөрөнгөлийг бол 2030 онд хамгийн багаар бий болох боломжтой гэж харж байгаа. Гадаадын улс орнуудын томоохон нэр хүндтэй тэтгэврийн сангуудыг хараад хахад ерөнхийдөө бол хүмүүс тэтгэвртэй мөнгө тушааж байна. За тэр мөнгөөр нь хамгийн эрсдэлгүй хувьцааг худалдаж авдаг, олон улсын зах зээл дээр гардаг. Тэгэхээр манай хувьд бол ирээдүйн нөөц сангийн тэтгэврийн хууль маань 2030 он хүртэл бол хамгаалагдсан байх юм байна. Өөр зорилгоор ш. Энээс хойш бол харин хөрөнгөний зах зээл дээр гарах, гадны томхон биржүүд дээр хувьцаа худалдаа авах ч юм уу ийм идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхлэх эргэцэн орчин саяны хуулиар баталгаажсан уу? Ер нь бол ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн хуулиар бол 2030 он хүртэл бол энэ сан маань өөрөө ямар нэгэн одоо зарцуулалт тийм ээ санхүүжилтэнд бол зарцуулагдахгүй. Энэ зөвхөн хөрөнгө оруулалтын хүсээр ашиглахаар байгаа. Тэгээд энэ зөвхөн ипотек гэж заагаагүй шүү дээ. Энэ бол зөвхөн өнөөдөр одоо хамгийн үр дүнтэй үр ашигтай хэрэгжсэн хамгийн сайн хөтөлбөр гэдэг утгаараа ипотекийн хөтөлбөрийг бол үргэлжлүүлэхээр бид шийдсэн. Тэрнээс биш яг одоо энэ одоо сангийн хөрөнгөөр өөр одоо жишээ нь үн цаас судалдаж авах байд юм өөр одоо улсын чанартай олон улсын чанартай эргэлдүүлж томоохон төсөл төлбөр рүү энэ хөрөнгөд сангийн их үүсвэрийг бол оруулах бүрэн боломж бий нэгдүгээр. Хоёрдугаар одоогоор яг нийгэм даатгалын өөрийнх нь байгууллагын хувьд яг өөрөө энэ одоо сан дээр менежмент тийм захиран зарцуулах одоо альва удирдлагын үйл ажиллагаа явуулах боломж бол хараахан бүрдээгүй байна. Хүний нөөц тийм ээ одоо тэгээд чадвах үнэхээр мэргэжлийн баг ажиллах ёстой ч тэр мөнгийг эрсдэлгүйгээр. Тэгэхээр энэ хугацаанд бид бол одоо Монгол банкаар Монгол банкны тухай хуулийн 18 дугаар зүйл заасан шүү дээ. Санхүүгийн зуршлах үйл ажиллагаа одоо гэрээний үндсэн дээр үзүүлж болно гэж Монгол банкны эрхээ заасан байгаа. Тэгэхээр энэ хуулийн залтын дагуу Монгол банктай засгийн газар хамтран ажиллах гэрээ байгуулад ингээд энэ Монгол банкаар ипотекийн хөтөлбөрийг ойрын 2-3 жилд үргэлжлүүлэхээр ингэж одоо гэрээ байгуулж байгаа. 60 оноос хойш төрсэн хүмүүс чинь нөгөө нэрийн дансны хуримтлал цаасан дээр хоосон байж идэг штэ. 60 оныхон тэтгэврт гараад эхэлсэн тухайн хүмүүс одоо нөгөө яг л энэ хамтын ив хамтын зарчмаараа өнөөдөр тэтгэвэр төлж байгаа хүмүүсийнхаа оруулсан мөнгнөөсөө тэтгэврээ тавиа яваад байгаа штэ. Явандаа энэ системээ засалруулад нөгөө өмнөх нэрийн насны хуулиас хэрэгжүүлэх боломж үүсчихнэ гэж харж болох уу? Яг ерөнхийдөө бол нэрийн насны тухай хуулийн хэрэгжилт бол хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Бид өнөөдөр бодит хоримтлал бол байхгүй байна. Тийм бодит хоримтлал байхгүйтэй холбоотойгоор бид өнөөдөр ямар зохицуулт хийсэн бэ гэхээр одоо өнөөдөр тэтгэврт гарч байгаа хэдийн үед бол сонголт хийх эрхийг нь болгосон. Нэг үрлэл одоо хуучин одоо хэрэгжиж байгаа хуулийн одоо хүрээнд
тэтгэврээ тогтоолох уу, эсвэл нэрийн дансны хуулийн дагуу тэтгэврээ тогтоолох уу гэдэг бол хүн өөрөө сонгох бүр эрхтэй байгаа. Энэ хуулийн өөрчлөлтөнд бол оруулж өгсөн. Одоогоор нэгэн бодит хуримтлал байхгүй ч гэлээ гэсэн өнөөдөр энэ сайн нэгдийн зарчмаар өнөөдөр шимтгэл төлж байгаа иргэдийн шимтгэлийн орлогоор өнөөдөр тэтгэврт гарч байгаа иргэдийн тэтгэврийг тавьж болох ажил хэвээ явж байгаа. Нэг талдаа нөгөө талдаа одоо бол хуримтлалгүй гэж хэлж болохгүй шүү дээ. Өнөөдөр ингээд сая бид одоо хамгийн өмнө 3 их 80 төгрөгийн одоо тийм ээ хөрөнгийг тэтгэврийн дадлын сан дээр одоо баланс шилжүүлж авлаа. Энэ бол өнөөдөр одоо олон жил даатгалагчдын хүлээсэн, иргэдийн хүлээжсэн тэр одоо хүсэл бодол бол одоо биелэлээ олж эхэллээ. Энийг бол одоо бодит мөнгөн хуримтлал, бодит тийм ээ хөрөнгийн хуримтлал бол тэтгэврийн дадлын сан дээр бий боллоо. Тэгэхээр энэ одоо хөрөнгөө харин яаж үр дүнтэй зөв менежмент хийж зөв одоо өсгөж өргөжүүлэх хариуцлах уу тийм ээ. Ирээдүйд хинээс ч үл хамааран тэтгэврийн одоо их усрээ одоо бүрэн хангаж чадах тийм сантай болох вэ гэдэг л энэ бодлогыг л одоо харин зөв явуулах хэрэгтэй. Яг одоо биш ирээдүйд цаг дээр асуул та. Ер нь иргэд тэтгэврт хуримтлуулж байгаа мөнгөө өөрөө хүссэн үедээ авч захиран зарцуулж болдог ийм чөлөөтэй яндаа ийм систем бүрдэх боломж юу? Боломж бий. Одоо жишээ нь өнөөдөр Солонгост шинэ тэтгэврт гарч байгаа иргэн хуримтлаа нэг дор буу авах уу? Бөөнөр навдаг. Эсвэл одоо үе шаттай хувааж авах уу? Эсвэл зүгээр сар тутам хэрэгцээгээр авах уу гэдэг бол хүний сонголтын өөрийнх нь асуудал байдаг. Энэ бол эдийн засгийн боломжтой улс орнд хэрэгжүүлж байгаа бодлого тийм. Манайд бол яг өнөөдөр ийм бодит боломж бүрдээгүй шүү дээ. Харин одоо ийм бодит боломж бүрдэх суурь тавьчихлаа. Нэг л одоо бид нар бүрэн хуримтлалын тогтолцоон шилжсэний дараа бол энэ одоо бодлогыг хэрэгжүүлэх боломжтой болно. Яг өнөөдөр бол одоо бүрэн хуримтлагтыг хагас хуримтлалын тогтолцоонч одоо шилжиж амжаагүй бүр огт байхгүй байсан юмыг харин өнөөдөр одоо бодит мөнгө хуримтлалын суурийг тавьж чадлаа. Энэ бол бидэнд ирээдүйдээ маш том одоо боломжийг бүрдүүлж өгч байгаа нэгдүгээрт. Хоёрдугаарт өнөөдөр зөвхөн яг манад огт энэ чиглэлээр алхам хийгээгүй үл хийгээд эхэлсэн. Бид нар одоо шинэ сая хамтын тэтгэврийн хуулийг батлууллаа. Хамтын тэтгэврийн хууль маань нэг хүрлэл одоо тухайн иргэний насан туршдаа одоо бий болгосон хуримтлалыг гэр бүлийнх нь хүндтэй тодорхой одоо амьдрал үлдэж байгаа амьдрах хугацаанд өөрийнхөө тэтгэвртээ давхар ханижлага авчсан тэтгэврийг авах хэлбэрээр одоо энэ одоо ажил маань эхэлж байгаа. Нэг үйл одоо өвлүүлэх буюу шилжүүлэх анхны бодит алхам хийгдэж эхэлж байна л гэж ойлгох хэрэгтэй. Бид тэтгэврийн хуучин тогтолцоогоо үндсээр нь халаад цоошин систем рүү өнөөдөр сүл тавьж байгаа юм байна. Энэ маань явандаа энэ олон улсын жишгт нийцсэн жинхэнэ хөрөнгө оруулалтын сангийн утгатай ийм тэтгэврийн ирээдүйн нөөц сан бий болж байгаа юм байна. Хамгийн эхлээд ипотекийн зээл рүү эрсдэлгүй гэдэг утгаар нь хөл тавьж эндээс хамгийн сайн хөтөлбөр гэдэг утгаар сайн хөтөлбөр эрсдэлгүй гэдэг утгаараа хөл тавьж байгаа юм байна. Цаашдаа бол жинхэнэ утгаараа хөрөнгө оруулалтын сангаар ажиллах юм боломжтой юм байна. Ингээд та бүхний ажил цаашдаа ажил амжилт хүсье. Баярлалаа. Тэгээ Монголд өнөөдөр одоо доктортой урт хугацааны хөрөнгө оруулалтын сангийн одоо суурь тавигдлаа. Нэгдүгээр, хоёрдугаар систем өөрөө зөвхөн банкнаас маш том одоо биш болж байгаагийн эхлэл гэж ойлгож байна. Маш том одоо реформ шинжтэй алхам хийгдлээ. Хоёрдугаар тэгвэл өнөөдөр даатгалагчдын маань хувьд өнөөдөр та бүгдийн төлж байгаа шимтгэл одоо бодит мөнгө хөрөнгөлийн хэлбэрт шилжиж эхэлж байна. Та бүгдийн мөнгө өнөөдөр эргээд нийгэмд ач тусдаа томоохон одоо хөрөнгө оруулалтын одоо төсөлбөрийг хэрэгжүүлэх санхүүгийн их үүсвэр болж эхэлж байна. Энэ бол одоо ирээдүйд одоо найдвартай, баталгаатай тэтгэвэр тийм ээ, тэтгэмж авах тэр одоо санхүүгийн их үүсвэртэй болж байгаа ийм одоо бодит боломжоо л гэж харж байгаа. За баярлалаа. Орон сууцны зээл гэдэг бол хамгийн хариуцлагатай төлөгддөг эрсдэл багтаа зээл байдаг ч гэсэн Монгол банкны хувьд эрсдлийг нь хариуцаад энэхүү хөтөлбөрийн менежментийг нь хийж байгаа юм байна. За түүнчлэн цаашлаад Монгол Улсын эдийн засгийн суурь бүтцээр санхүүгийн тогтолцоонд өөрчлөлт авчрах ийм хөтөлбөр болж байгаа гэдэг утгаараа харьцангуй урт хугацаанд найдвартай хэрэгжинэ гэдэг албаны хүмүүс тодтоглоо. Ингээд эдийн засгийн тойрон нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлөө. Дараагийн дугаартаа дахин уулзъя.